Алтан төгс ахаар юу байна да? Юмгээ ажиллая гээл. Ууж гэнэ та. Гэхдээ одоо би бодибилдинг фитнесийн видео блогер байхгүй юу? Одоо таныг одоо тураагаад тэгэхээр та юу гэж бодож байна? Яг ер нь бас хүний итгэлийг дааж чадах уу эсвэл одоо чадахгүй юу? Тэгээ тайзан дээр танд зогсох боломж байна дахиад эргээд. Зүсээрээ биш сэтгэлээрээ өөрчлөгдөх ёстой гэж загвар өмсөгч байсан гэх алтан төгс ах хуу манд биднэрт өмнөх бичлэгэн дээр хэлсэн байдаг. Тэгэхээр алтан төгс ахыг мэдээж зөвхөн одоо үсийн засаад бол өөрчилж бол чадахгүй. Тэгэхээр яг өөрийнх нь хэлсэнчлэн одоо сэтгэлээр нь эхлээд өөрчлөх ёстой. Тэгээд энийг бол бид нар яаж хийх гэж байна гэж нэлээд бодсны эцэст алтан төгс ахыг Monkey Gang-ийн залуучууд бид нар бөөнөр авч яваад өнөр бүл хүүхдийн асамжийн төвд очиод хүүхдүүдэд бэлэг тараалгаж өгөөд хүүхдүүдийг баярлуулах замаар хийх гэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд бол алтан төгс ахыг эхлээд бол архинаас гарах тэр одоо хүсэл эрмэлзлийн эхлээд бол төрүүлээд амлалтыг нь бол авах хэрэгтэй гэж би боддог. Тэгэхээр яг одоо би Monkey Gang-ийн өсчингийн залуучууд дээр очиод алтан төгс ахыгаа аваад асрамжийн төв рүү явна. Тэгээд энэ хүү бичлэг маань бас амжилттай болох уу болохгүй гэдэг бас надад бас сонирхолтой байна. За ингээд хэдүүлээ явцгаая. Утгах чинь аа. Чү. 1 2 3 За сайн байна да. За өмнөх видеон дээр алтан төгс ахыг бид нар жоохон өөрчилсөн тий. Тийм. Тэгээд энэ удаа бид нар одоо дахиад нэг бас цоошин зүйл хийхээр явж байна. Бид нар бодибилдинг фитнесээр хичээлдэг залуучууд бүгдээрээ бол архины эсрэг одоо байдаг одоо үзэл сурталтай одоо тийм бодолтой хүмүүс байдаг гэж би хэлжсэн. Яг тэрнийхээ дагуу одоо энэ тэмцэлт маань ч гэдэг юм уу те энд маань алтан төгс ах маань бас нэгдээд орж ин тийм ээ. Тэгэхээр энэ удаа бид нар яах гэж байгаа вэ ер нь? Асрах газрын хүүхдүүдтэй байна. Тийм. Асрамжийн газрын хүүхдүүдтэй очив тийм ээ. Өнөөдөр бол нөгөө тусгаар тогтнолын өдөр буюу 11 сарын 26-ны өдөр баггүй. Тэгээ 11 сарын 26-ны өдөр бүх гэр бүлүүд гэртээ одоо ерөнхийдөө баяр тэмдэглэх гээд гэртээ байгаа. Хүүхдүүдээ ерөнхийдөө баярлуулж байгаа. Нэг баярлаж чадахгүй байгаа хүүхдүүдийг бид нэр жоохон ч гэсэн үсэнд засаад жоохон бэлэг өгөөд баярлуулахыг хичээгээд байгаа тийм л зүйл хийж байгаа. Би өөрөө үс хагас амч өссөн. Тэгээд бүтэн чин гэдэг чинь бас л чанга шүү дээ. Тийм. Бидний видеог үзчихээд одоо алтан төгс ахыг бол битээ хаяач өөрчлөөч одоо бүр одоо архинаас бас салгаач гэсэн баггүй. Тэгээд тэр видео ингээд таныг одоо өөрчлөхийн тулд асар их санхүүжилт гарна, асар их цаг хугацаа гарна, хичээл зүтгэл гарахаар баггүй. Тэгээд би бол одоо тодорхой хэмжээний одоо юу гэдэг юм бэ? Бид нар одоо бүгдээрээ л бас л нөө хоол унд иддэг, хувцас сунар өмсдөг одоо тийм л хүмүүс юм чинь. Тэгээд би бас санхүүжилт хайж олох гэж хичээсэн баггүй. Тэгээд ер нь байгууллагууд бол ер нь бол яг тийм одоо надад одоо дэмжээ туслаад өгөх тийм байгууллагууд бол маш хомор. Гэхдээ маш сэтгэлээрээ одоо маш жоохон юм өгье гэсэн хүмүүс бол маш олон гарч ирсэн. Тийм. Спонсор гэх юм уу да. Энэ архины эсрэг хийж байгаа тэмцлийн маань энэ Chikuta гэдэг одоо дэлхийн номер 1 брендийн банан. Одоо энэ байгууллага бол биднэрт бас хамтарч ажиллаж байгаа байхгүй юу? Тэрөө та бүхэн одоо энэ видеог цааш нь үргэлжлүүлээд одоо биднийг дэмжиж одоо ингээд тхийг хүсэж байгаа бол одоо энэ Chikuta бананыг худалдаж аваарай гэж хэлмээр байна.
За ингэхийн бодвол одоо бидний одоо видео цаашаа үргэлжлээд явах. Цэгийн хайр халуун дутуу тий гологцсон их цаашаа нийгмийн тусгаар л гэдэг ингээд уул нь ид цогт надад аав ээж халуун дутаан гэр бүлтэйгээ байх энэ нөхцөлийг хаагаа хийж байгаа юм л та. Хаах юу вэ? Энэ бодлын асуурны газар туслаад байна л тий. Тэгтэл энэ хүмүүсийн сэтгэл санаа их гондуул байгаа баяр ёслолын үеэр тэгээд 90 жил цагаасаар тийм болохоор энэ ийм хүмүүсийг бүтээж байгаа манай гүлүүдийн хамтлан гэсэн үнээр сайхан байна өө. За юу вэ наагих? Өө юугүй сайхан байна уу? Энэ олон дүнэртэйгээ болж надад нэг өдрөөр гисэн нэг муухай орчин биш те. Энэ хүүхдүүдийн инээдхөөр би өнөөдөр хамгийн их баярлалаа гэдэг үгийг сонслоо. Ерөөсөө ингэж баярлалаа гэдэг үгийг сонсож байгааг удацсан байна та. Яг уу сонсон л тоо. Гэтэл цөөхөн шүү дээ. Энэ олон 70 80 хүүхд. Үнэхээр сайхан байна. Тэ. Тэгэхээр та түрүү хэлсэн шүү дээ. Би ганц бие гэдэг нэг хэлсэн байдаг те. Тэгэхээр өнөөдрийг та хэрвээ одоо гэртээ байсан бол яаж өнгөрөх вэ? Тэгээ бас айлын багалда олон ах нартай ганц өчтэй. Тэгээ их бужигнд ер нь ямар ч баярыг бужигнд өнгөрөөдөг болохоор тэр л одоо ингээл яг л харагдаж. Энд чинь бидний хойч ирээдүйн бас нэгэгийн хэсэг шүү дээ тий. Ер нь бидний энэ юуг бас дагаад өөр байгууллага заавал эд мөнгөөр биш тий. Хамт баярыг хуваалцаад нэг тий. Манайхан бол үнэхээр чадах нэгээр энэ олон хүний үсрийг галзуулсан. Гэтэ хамгийн гол нь энэ тоондоо биш. Тэ бүгдэнд нь тохирохоор үнэхээр гоё засаад өглөө. Тэ. Тэгээд түүнийгээ жоохон ч гэсэн баярлсан байх. Тэ. Өөнөрөө божигнаа. Сайхан өнгөрөөлөө. Энэ нэг олон татгсаасаа л гэж бодож байна. Гэт та түрүүн та тэгээ хүүхдүүдэд нөгөө нэг бэлэг тараасан шүү дээ. Бэлэг тараасан чинь танд ямар сэтгэл төрсөн бэ?
үнэхээр сайхан байлгүй явах та бүгд л баярлалаа гэж бүхэлдээ мангар ухаантай хүмүүс байна. Тэгэл ядаж ундаа авсан үл авсан ш тахаа гэл тий. Жижигхэн хүүхдийг бас сэтгхүү гэж бас амар. Тэгээ түрүү үржлэнд дараагийн хүүхд суугаараа гэж өсчихөн саналаа өгсөн тий. Хойлоо зэрэг ирээ суучтай. Тэгснэ хүүхдүүд нь хоорондоо маргаал зарлах юм байж тий. Үгүй тэхгүй хараад ах шууд хоорондоо хуруулаад дийлэгтэн дараад нь сууя гэл. Энэ үнээр агуу гоё хүмүүжлээ хүүхдүүд л. Тэгэхээр ийм асуудал байдаг байхгүй. Одоо би тэр нэг хуурамч аз жаргал төрүүлдэгэ гэдсэн арх те. Хуурамч аз жаргал төрүүлдэг. Тэгээд ирэхлээр нөгөө нэг хөрөгчөнд нөгөө аз жаргал байлаа, дэлгүүрт аз жаргал байлаа шүү дээ. Одоо худалдаад аваад аз жаргалтай болчихлоо шүү дээ. Тэгээд тэр чин хамгийн амархан арга нь واخгүй. Одоо худалдаж аваад тэгэл уугаал. Тэгээд тэр чин танд аз жаргал өгж байгаа واخгүй. Өнөөдөр би энэ видеог яах гэж хийсэн бэ гэхээр бас таныг тэр аз жаргалыг мэдрээс өнцгөөс би харлаа л да. Мэдрээс л гэж хэлсэн. Тийм энэ тэнцэл хүүхдийн тэг инээдэм хайнаадам үнэхээр гоё өдөр байлаа. Тэгээд өнөөдөр баярын өдөр бүгдэнд дахиад баярын хүргэе. Тэ. Тэгээд ер нь ингээд тусгаарлагч хүүхдүүдтэйгээ баярлахад байгаа ч гэж уриалмаар байна тий. Би ч гэсэн өмнөх бичлэгт орсоос архийг эрс багасгасан шууд гарцсан гэж бодлоо хэлэхгүй. Эрс багасгасан. Тэгээд нэг өдөр ч гэсэн зах дээр ч бас хэрүүл уурвал тий. Янзын хүмүүс байгаа шүү дээ. Тим энерги байхгүйгээр став сайхан цагаан энергитэй нэг өдрийг өчлөө. Тий. Тэгээ сая бас хэлээд байна л да. Яах камерд хараад инээгээд бас нэг шүтмүүд юм болохоор ятаа талтай юм шиг. Эвгүй л байлаа. Таны шүтмүүдийн чи янзлаад хүмүүс зөндөө байсан шүү дээ. Янзлаад үгүй л гэсэн шүү дээ. Болох байлгүй те. Эхлээд өөрийгөө татах юм. Тэ. Тэгэхээр та өөрийгөө татах юм уу? Яг түрүү ойлоо маргаадсан шүү дээ. Эргэлзээдсэн шүү дээ. Яг өөрийгөө татах юм бол би одоо тийм том юм хийнэ. Татахгүй гэх юм бол тэгэхээр тойлоо гар өрсөн шүү дээ. Тэгэхээр одоо дэлгэхээр харахгүй. Тэ. Би ерөөсөө амлалтандаа байх л болж л доо. Хий бодлоо амлаад өглөө үргэлжлэн цаг бэлэн гэж яг л хэлсэн. Тэгсэн те битээ уугаараа устсан дороо төрөө дээр ирсэн чи яг гэсэн. 9 цаг ирсэн. Харин та нар хоцорсон. Бид нэр хоцорсон. Тэгээ би хаалга татвал яваад. За. Тэгээд ямар ч хэлсэн энэ видео маань ер нь ингээд энэгээр нэх өндөрлөхгүй цаашдаа бас явах нь шүү дээ. За ойлгож байна. Аз жаргал гэдгийг зөвхөн архинаас биш өөр юмнаас олж авдсан штэ, авч болдсон штэ гэдгийг л харуулах гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Авлаа. Хангалттай авлаа. Дүүнэртэй ч гэсэн баярлалаа. За сайхан байлаа. Бүгдэнд нь ингээд баярын мэнд хүргэе, тий. За бүгдээрээ сайхан баярлалаараа.